Таны нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, сэтгэл хангалуун амьдрахад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь мэргэжил сонголт юм. Мэргэжил сонголт бол таны өдөр тутамд гаргадаг шийдвэрүүдээс огт өөр, ирээдүйн амьдралаа шийдэх хамгийн чухал алхам юм аа. Тиймээс танд мэргэжлээ зөв сонгоход туслах алхмуудыг хүргэе. Өөрийгөө таньж мэдэх. Өөрийгөө таньж мэдэх нь ирээдүйн мэргэжлээ сонгох эхний алхам болдог. Сонгосон мэргэжилдээ дуртай, түүндээ сайн байх нь ажил болон хувийн амьдралдаа амжилт гаргах гол түлхүүр болтгоо. Өөрийгөө таньж мэдхийн тулд зорилго, үнэт зүйл буюу эрхмэлдэг зүйл, авьяас, хувь хүний зан чанар, сонирхлоо тодорхойлох хэрэгтэй. Мэргэжил сонгоход анхаарах зүйл. Мэргэжил сонгохдоо насан туршийн сонголт гэж хандах, чадвах боломжоо бодтой үнэлэх, мэргэжлийн үйл ажиллагааны агуулга, ажлын нөхцөл, тавигдах шаардлагыг судлах. Олонхыг дагаж мэргэжил сонгохгүй байх. Өөрт тохирохгүй мэргэжлийг бусдын ятгалахаар сонгохгүй байх. Нөөц хувилбартаагаар мэргэжлээ сонгох. Эсэлтийн ерөнхий шалгалтын оноонд тулгуурлаж мэргэжил сонгохгүй байх. Мэргэжил болон сургуулийн нэр хүндэд түшиглэн мэргэжил сонгохгүй байх. Тохирох мэргэжлийн чиглэлээ сонгох. Өдий хүртэл хүсч зорж ирсэн мэргэжлээ эзэмшихэд тань шаардлагатай ур чадварууд дутагдж байгаа бол мэргэжил сонголтоо дахин нэг эргэцүүлээрэй. Тэр мэргэжлээс татгалзаж чадахгүй бол сонгосон мэргэжлийг эзэмшихийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өөрчлөх хэрэгтэй байгаагаа олж харах хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт. Ажлын байрны эрэлт нийлүүлэлтийг судалж ирээдүйн мэргэжлээ сонгох нь зүйтэй. Учир нь хөгжлийн чиг хандлагыг дагаад ажлын байрууд зарим нь устдаж үгүй болж байхад зарим нь шинээр бий болж байдаг. Ирээдүйд ямар мэргэжил илүү хэрэгтэй болох вэ? Ямар мэргэжил хэрэггүй болох вэ? Ямар ур чадвартай мэргэжилтэнг нийгэм илүү үнэлэх вэ? Тиймээс та бүхэн нийгмийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн чиг хандлага, дэлхийн зах зээлийн чиг хандлага, байгаль орчны чиг хандлагуудын талаар олон төрлийн мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Даган дуурайх хүнтэй болох. Таны сонгосон мэргэжлээр амжилт гаргасан хүмүүсийг харж тэдний сайн талууд, амжилтанд хүрсэн нууцудаас судлаарай. Жишээлбэл NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн жишээнээс харахад шинээр элсэн орж буй тамирчид ихэвчлэн бага наснаасаа өмнөх үеийн тамирчдаа шүтэж, даган дуурайж, тэдний тухай судалж, мөн тэдэн шиг хөдөлмөрлөж ирсэн байдаг. Таны хувьд даган дуурайх, үлгэр жишээч хүнтэй хэн бэ? Сонгосон мэргэжилдээ тууштай суралцаарай. Та эдгээр шат дамжлагуудын ард өөрийн мэргэжлээ сонгосон бол үүндээ хүрэхийн тулд шаргуу тэмцээрэй. Мэдээж ямар ч мэргэжил сонгосон бай сайн эзэмшихийн тулд олон саад бэрхшээл, сорилтууд тулгарна. Энэ бүхнийг даван гарсны дараа л та үнэхээр мэргэжлийн хүн болж төлөвшөх юм. Иймээс агуу хүн агуу хിവэрэ төрдөггүй. Хөдөлмөр, тууштай байдал, хувь хүний хатуужил нөлөөлдөг юм шүү. Танд амжилт хүсье.